Цусны донорын тухай хуулийг одоо дэмжиж байгаа. Энэ маань бас хамтдаад эргэтэн эдис шилжүүлэн суулгах хууль бас хамтдаа параллельна бас орж ирж байгаад нь уг шөнийн хувьд за мөн нийгэмдс энд бас ихтэй талархалтай хандж байгаа гэж үзэж байгаа. Цусны донорын тухай хууль бол өөрөө маш чухал хууль аа. Тэр дундаа нийгэм хурдцтай хөгжиж байгаа энэ эд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал маш эрчимтэй хийгдэж байгаа энэ үед бол энэ донор цусны асуудал өөрөө тийм маш чухал асуудал. Тэгээ энэ дээр бас их хурлын гишүүд бас хөндөж ярьж байна. Энэ доноруудыг алдаршуулах, урамшуулах чиглэл рүү онцгой анхаарах ёстой юм билээ. Тэгж байж хүмүүс цусаа өгнө. Тэгж байж энэ эд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын ажлууд бас амжилттай цаашаа хэрэгжээд явах энэ боломж болцоо өөрөө бүрдэх юм билээ. Жишээ нь би бас өөрөө тогтмол бас цусаа өгдөг хүн. Яг одоо бол цус өгөхөд очиход нэг жижиг одоо хүнсний зүйлээр иргэдийг урамшуулдаг. Та өнөөдөр ингээд цусаа өглөө. Тэгээд бас шимт хижээлээ эндээс олж авах тэр боломжийг нь амхандаа бүрдүүлж явах шиг. Гэхдээ тэр бол бас нэг үгүй хэлээд бас хангалттай биш байдаг. Тийм учраас энэ урамшуулах, цус өгж байгаа хүмүүсийг урамшуулах чиглэлд маш онцгой анхаарах хэрэгтэй юм лээ. Тэгээд энэ хуулийн төслийг бас хилцэх явцад энэ чиглэлээр бас нэлээд зүйл залтууд бас орох байхаа гэж бодож байгаа. Тэгээд энэ хуулийн төслийг бол одоо онцгойлон одоо дэмжиж энэ дээр бас санал санаачлагтай бас ажиллагаа бас илэрхийлж байна. Баярлалаа.